өөрөө тайлбарлая гэж бодлоо заяа. Би ямар дэвтэрэн дээр бичиж байгаа, хэдэн хүүхэд бичиж байгаа, яаж байгаа, хийж байгаа, юу болж байгаа, яадаг, ямар дэвтэрэн дээр бичиж байгаа, ямар үзэгэн бичиж байгаа, ямар хөвгтэй балаа бичиж байгаа. Одоо тайлбарлаж өгөө. Би ийм том дэвтэрэн дээр бичиж байгаа. Ийм тоонытэй балаар бичиж байгаа. Тэгээд үзэг нь ямар утга гардаг. Энэ одоо 1 2 3 4 5 6 7 8 10 гэж бичсэн байгаа. Тэгээд миний бичлэг гарна танаар тэгээд намайг хайж байгаа хүмүүс ах эцэснэр бол намайг үчиг ханд гэдэг байхгүй юу? Гэхдээ бол хайхаар болохгүй. Гэхдээ намайг үсэг англиар байх юм чинь үжин гэснийхэн дараа зааваад ханд гэж томор чинь. Тэгээд 10 хүүхдийн нэрийг чинь би та нарт дэлхийн бүсэйгөө 300 лайк YouTube дээр хийж байгаа болохоор 300 лайк. Яс TikTok дээр хийхэд 300 болох. Тэгээд намайг дагараа. Би анх удаа ичдэг хийж байгаа. Би 3 дугаар анги буюу хийхэд манай ах ихчин нар манай хамт садан эднэр мэдж байгаа хаа. Тэгээд миний бичлэг гарч байгаа. Өгтөд миний бичлэг үзээд үчиг ханд байна гэж хэлээд байхаа. Тэгээд хамаатан садан намайг татар мэн хэлэх бах. Манай ангийнхан маань ч гэсэн хэлэх бах. Манай багш нар ч гэсэн хэлэх бах. Тэгээд манай хачнаар ч гэсэн дүүнэр ч гэсэн хэлэх баха гэж бодчих. Тэгээд хиний чамаагүй нэрийг бол би биччихэв. Тэгээд та нар хэлээрэй. Манай ангийн хүүхдийн нэр ахын бол тэгээд би тэн дээр л анги 3 дугаар анги гэж бичээд миний ангийн хүүхэд бол 3 дугаар анги нэрээ чиг 3 дугаар анги 3B анги гэж бичээд тэгээд өөр хаяг хийчихсэн. Тэгээд байгаа манай миний анги тэр би аандад манай анги байна. Тэгээд хүүхдүүдээ ард. Би хүүхдүүдийн нэрийг 2 анзаар бичнэ гэсэн. Нэг нь бол нэг юм зүгээр нэг аргашаа бичиж байдаг. Тэгээ нэр. Хоёр дахь нь бол одоо за бата гэдэг нэр бай гэж бодъё л та. Б ба бат бата гэд тэгэж бичнэ гэсэн. Одоо 1 2 үсэгтэй 2 үсэгтэй 3 үсэгтэй 4 үсэгтэй гэд хөөгд бичнэ. Тэгээд явтаж 10 хүүхдийн нэрийг биччихээ. Тэгээд өөр комент бичиж болно шүү наад дээр. Заавал нэрээ биш. Одоо надтай баг чатлах маягтай юм гэж. Окей. Тэгээд дараагийн бичлэг